За ингээ баялагын сан бол одоо анхных нь биш ээ. Ер нь бол баялагын сан бол 5 удаа байгуулагдсан. Өөрөөр хэлбэл хамгийн анхных нь бол Монгол улсыг хөгжүүлэх сан гэж 2007 онд байгуулагдсан. Тэгээ энэ байгуулагдаад анх гараан дээр л баг одоо дампуурсан. Яагаад гэвэл 2008 оны сонгуулиар энэ улс төрийн сонгуульд мөнгө амлах нь бол амжилтанд хүрэх юм байна гэж үзээд ардсан нам 1 сая төгрөг, Монгол Ардын Хувьсгалд нам 1.5 сая төгрөг тараагаад одоо эндээс эхлээд явсан байгаа. Дараагийнх нь бол хүний хөгжлийн сан гэж байгуулагдсан. 2009 онд байгуулагдаад дандаа зарлага нь орлогоосоо дандаа давдаг учраас энэ одоо сан амжилттай ажиллахгүй явсаар байгаад 10 гаруй жил яваад ингээд төсвийн докторжуулалтын сангийн тухай хуулиар солигдож байхгүй болсон байгаа. Төсвийн докторжуулалтын сангийн тухай хууль бол 2010 оноос хуулийн дагуу сан 10 оноос байгуулагдаад нийтдээ 13 удаа нэмэлт өөрчлөлт ороод үндсэн зорилгоосоо тис хазааж явсан учраас энэ одоо докторжуулалтын сан бол үр дүнгүй байгаа. За ирээдүйн өв сан дөрөв дэх одоо сан бол ирээдүйн өв сангийн тухай сан байгаа. 2016 онд байгуулагдсан. 2030 он хүртэл энд хөрөнгөцсөн мөнгийг ерөөсөө огт одоо хүрэх ёсгүй байсан гэвч одоо үеийн засгийн газар эндээсээ авч одоо төсвийн цорхоогоо нөхдөг. Энэ байдлаасаа болоод ирээдүйн сан өнөөдөр үйл ажиллагаанд доголдоод явж байгаамаа. За өнөөдөр ингээд баялагын сангийн тухай хууль батлагдж байна. Бас тодорхой хэмжээгээр бас энэ хамтарсан засгийн үед энэ баялагын сангийн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх ийм одоо орлого зүтгэл байна. Гэвч одоо бас яг энэ дээр бас тодорхой хэмжээний одоо санал хийж бас энэ анхаарах зүйлүүд байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд явагдсан тэр дөрвөн сангийн одоо асуудал дээр бол хамгийн гол нь одоо сангийн их усрыг нь дандаа тийм төсөв хоёр буюу одоо төсвийн цорхоог нөхөх дээрэс нь одоо төсөвгүйгээр тэр сангийн одоо зарцуулалтаар бусад одоо төсөв хоёр болгож ашиглах ийм явдал хэрэгс хэтэрсэн байсан. Дээрээс нь сангууд дээр бол одоо сангийн засаглал байхгүй, мэрэгжлийн баг байхгүй байгаас болж энэ сангууд одоо чанартай үйл ажиллагаа явуулж чадаагүй. За 3 дугаарт нь бол сангийн үйл ажиллагаанд бол хяналт шалгалт одоо хяналт маш сул байсан. Үүнээс болж одоо доголдсон байгаа. За 4 дугаарт нь сангийн хөрөнгийг өсгөх, аривжуулах ийм одоо эргэцэн орчин байхгүй учраас ерөөсөө өсдөггүй ийм нөхцөл байдалтай байсан. 5 дугаарт нь улс төрийн шийдвэрээр сангийн хөрөнгийг дураараа зарцуулах ийм нөхцөл байдал одоо маш их байсан. Тийм учраас энэ баялагын сан дээр илүү одоо гадаад менежменттэй дээрэс нь одоо маш зөв зарцуулдаг, шууд бэлэн мөнгө тараагаад одоо ард иргэдэд өгчдөг биш ийм одоо сан байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгэхээр ер нь бол Монгол улс сүүлийн 10 жилийн дотор 100 тэрбум долларын бараа одоо баялагийг экспортлсон. Гэвч өнөөдрийн байдлаар 37 сая 115 мянган долларын сая долларын одоо өртөө байна. Нэг хүнд 40 сая төгрөгийн өртөө болсон ийм л одоо үзүүлэлттэй байна. Тийм учраас энэ баялагын сангийнхаа одоо менежментийг илүү зөв болгох, тэр орлогыг ариужуулах тэр тал дээр илүү сайн ажилласаа гэж засгийн газраас хүсэж байна. Дэлхийд дээр уул уурхайн одоо баялагаас бүрддэг янз бүрийн ийм одоо баялагын сангууд байгаа юм. 100 гаруй баялагын сан. За зарим нь бол одоо Норвегийн сантай төстэй буюу бүрдсэн орлогоо ингээд аривжуулах байдлаар асуудлаа шийддэг ийм сангууд байна. За зарим нь бол өнөөдөр байгаа дэд бүтц болон одоо бусад асуудлуудаа шийдэхэд баялагын сан зохистой менежмент хийдэг ийм сангууд байгаа. Одоо Казахстан гэтэр бол бас нэг ийм томоохон асуудлуудаа шийдвэрлэдэг. За зарим нь бол энийг илүү одоо иргэдийн эрүүл мэнд боловсрол за орон сууц зэрэг ийм одоо хөтөлбөрт зарцуулдаг хадгаламжийн сан байгаа. Тухайн улс бүхэн л одоо өөр өөрийн үндэсний онцлог тохирсон одоо ийм менежментийн зохист хэлбэрийг одоо олоод уул уурхайн төслүүдээ олон нийтийн дэмжлэгтэй болох арга хэлбэрийг л ер нь баялагын сан гэж одоо үздэг юм л. Манай улсын хувьд
яг ингээд судлаад үзэхээр бид нар Норвегийн сан дээр өдрөөс очиж үзчихсэн. Манай улсын одоо гол асуудал бол за ирээдүйд хадгалахыг үл зөвөө гэдэг. Ирээдүйд хадгалахыг зөвөө. За гэхдээ өнөөдрийнхээ асуудлыг шийдмээр байна. Тийм учраас өнөөдрийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас уул уурхайн төслүүд бол өгөөж багтаа байна гэдэг ийм шүүмжил байдаг. За дээрэс нь энэ шууд иргэдийн дансанд хоригдохгүй учраас захиран зарцуулах болон одоо засаглалын хувьд хяналт тавих боломжгүй байна гэдэг ийм асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ үндэсний баялагын сан буюу одоо яг 1 жилийн өмнө батлагдсан энэ хууль бол энэ гурван зүйлийг үндсэн хуулийн заасны дагуу одоо гурвангийн нэгдсэн удирдлагаар хангах ийм л одоо эрх зүйн орчин одоо бүрдсэн гэж үзэж болно. Тэгээ яг мэдээж 1 жил гэдэг бол дүгнэлт хийх хугацаа мөн. За гэхдээ энэ бол бас 1 жил юм. Одоо бидний хувьд ярилцаад за ирээдүйд одоо яаж олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарыг олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн хөрөнгө оруулалтыг бий болгох вэ гэдэг бол үндэсний баялагын сангийн одоо хамгийн гол концепц байна. Тэгээ үүнийг бид нэр ойлголтоо нэгтгэжиж бас одоо хөрөнгө оруулагчид болон компаниудтай одоо нэг 34% холбоотой бас энэ хилцээрийг хийхгүй бол ойлголт өөр байгаа учраас энэ асуудлыг оруулж ирэхлээр бас илүү тийм нөгөө улс төрийн асуудал нь яг нөгөө хөрөнгө оруулалт болон бусад асуудлаасаа үндэсний баялагын сангийнхаа асуудлаас өмнө гарчих гээд байгаа учраас бас өнөөдөр энэ үндэсний баялагын сангийн асуудлыг мэдээлэл өгөөд бас ярилцах нь бол зүйтэй юм а гэж үзэж оруулж ирж байгаа. Тэгэхээр Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулахад бол юм байна. За мэдээж ирээдүйн өв сантай холбоотой асуудлын менежментийг одоо бол эрсдлийн хамгийн одоо бага байх байдлаар Монгол банк банкны хадгаламж хийх нь бол зүйтэй гэж үзсэн байгаа. За энэ эрх зүйн орчноор бол одоо яг өөрийнхөө хэлдгээр цахим одоо компаниудын хувьцаа авах ч юм уу эсвэл хөрөнгө оруулалт хийх ч юм уу хамгийн эрсдэл багтаа газар хөрөнгө оруулалт хийх боломж нь бол эрх зүйн хувьд нэгдсэн байна. Зүгээр энийг одоо ярилцаад за одоо 3 сан нэгдээд одоо Чингисан сан гэд нэрлэгдээд ингэ явж байгаа. Энэ зүйлүүд ингээд яригадаад цаашдаа явах хараат бус гадны удирдлагаар удирдуулах нь зүйтэй юм а гэдэг дээр Эрдэнэс Монгол чиглэлөгцөн одоо энэ асуудлууд ингээд яригадаад зарлагдаад явж байгаа ийм цаг үе байна. За баялагын сантай холбоотой ойлголтоо одоо бид нар ингээд зэгцлэх нь бол яалтчгүй чухал нь харагдаж байгаа юм. Судалгаа хийгээд ингээд үзэхээр жишээлбэл амнаатын талаар ч ойлголт зэгцтэй биш байна. Өнөөдөр амнаатын 65% ирээдүйн санд за докторжуулалтын санд тодорхой хэсэг за орон нутагт 10% байгаагч яг ингээд судалгаа хийгээд фокус групп хийгээд үзэхлээр парламентын түвшинд ч нэг ойлголттой бүтэн биш. За иргэдийн хувьд ч бүтэн биш. За аж ахуйн нэгжүүдийн хувьд ч хөрөнгө оруулагчдын хувьд ч бүтэн бас биш байдаг. Тэгээ уул уурхайн компаниудтай бас бид нар уулзаад энэ олон нийт дээр байгаа асуудлуудыг сая энэ одоо бид нар ороногийн үед бас нэлээдгүй юм уулзалтууд хийсэн. За ингээ баялагын сангийн хуулийн дагуу нөгөө 34% зайлшгүй авах ёстой гэдэг зүйл дээр сая бид нар тусгай амнаатаар орлуулах ийм хувилбарыг гаргаад их хурлаар баталсан. За ингээд яг уу гэхээр 10% нь одоо тухайн аж ахуйн нэгжтэй бид нар эзэмшлийн хувь тохироод 24%-ийг орлуулсан. Анхны ийм хилцлийг их хурл баталсан. За энэ бол их тийм сайн завгар болсон. Сайн завгар болсон. Одоо энэ дээр их олон хөрөнгө оруулагчид ийм асуудал дээр одоо томоохон одоо бусад төслүүд дээр хамтран ажиллагаа илэрхийлж байгаа. За одоо бид нар яах вэ гэхээр амнаат гэдэг буюу сая би мэдээлэл төр хийсэн роялти нөөцийн төлбөр гэдэг энэ ойлголтоо яг энэ үндэсний баялагтайгаа уйсан байдлаар нэгдсэн ойлголтыг өгөхгүй болохгүй байгаа юм аа. Тэгэхээр энэ ойлголтыг өгөхгүйгээр жишээл орон нутаг дэмжихгүй байгаа уул уурхайн төслийг. Яагаад вэ? Бид нар уул уурхайг одоо дэмжлээ гэд яах юм? Манай орон нутагт ямар хэрэгтэй? За иргэдийн хувьд ч гэсэн энэ тэгээд яг надад ямар хүртээмжтэй юм. За ирээдүйд хадгалан менежмент сайжруулна гэдэг нь. Гэхдээ яг бодтоор одоо жишээлбэл тэр ирээдүйд хоримтлагдж байгаа одоо хоримтлал ямар байдлаар хэдэн жилийн дараа надад одоо хүртээмжтэй байх юм бэ? Зарим гишүүдийн хэлж байгаа одоо дэд бүтц болон агаарын бохирдол гэдэг олон асуудал зарцуулъя. Зарцуулах механизм нь хаана байгаа юм бэ гэдэг зүйлийг л яаж оновчтой болгох вэ гэдэг дээр л бид нар ойлголтоо нэгтгэх хэрэгтэй болчиход байна. За энэ бүх зүйлийг хийсний дараа
бид стратегийн орд эзэмшигч компаниудтай хилцэлд уриалж байгаа. Үүнийг амнаатаар орлуулах уу, эсвэл борлуулалтын орлогын тодорхой хувиар орлуулах уу? Тэгээд үүнийг бид нэр эрүүл мэнд рүү зарцуулах уу, боловсрол руу зарцуулах уу, орон сууд руу зарцуулах уу? За хэдэн хувийг нь бид нэр иргэдийн хадгаламж болох юм бэ? Орон нутаг буюу ялангуяа уул уурхайг дэмжиж байгаа орон нутаг яаж тулгымцсан асуудлаа шийдэх юм бэ гэдэг л энэ механизмыг л бидний хувьд одоо тодорхой болгох нь зүйтэй. Тийм учраас бид нэр дахин ярих хэрэгтэй. Дахин мэтгэлцэх хэрэгтэй. Энэ мэтгэлцээнээс одоо олон нийтийн хувьд бас ойлголт авах хэрэгтэй. Ингээд хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд орон нутаг, иргэний нийгмийн байгууллагууд улс төрчид нэгдсэн ойлголттой болж иж ирээдүйн одоо оюутлогоо, ирээдүйн таван толгой, ирээдүйн уул уурхайн төслүүд хөдлөх гээд байна. Тэгэхгүй ингээд одоо энэ ч бүрдэхгүй байгаад байна, тэр нь ч ингээд гээд өөрсдөө бид нар ийм зүйл ярьсаар байгаа. Тэгээ нийгмийн хувьд ямар ч одоо жил уул уурхайн төслийг ер нь л хөдлөх нь буруу юм байна. Энийг ер нь тэр чигт нь ирээдүйд ингээд олон жилийн дараа ашиглах зүйтэй юм байна гэдэг дүгнэлт рүү 60-аас дээш хувь нь очичоод байна. Энийг дэлхийн олон улсын шийдсэн цорын ганц гарц ерөөсөө л баялагын сангийн хууль. За эсвэл татвар. Тийм учраас энэ асуудал дээр одоо бидний хувьд байр сууриа нэгдэх нь зүйтэй юм аа л гэж өнөөдөр оруулж ирж байгаа. Тийм учраас өнөөдөр хилцэх асуудал дээр илүү төвлөрөөд илүү тийм гүнзгий асуудал дээр тоонуудаа болон одоо мэдээллүүдэд нэгдэх нь өнөөдрийн одоо энэ цагийн зорилго гэж үзэж байгаа. Бусад сэдвээр мэдээж бидний хувьд дахиж оруулж ирээд ярилцах юм боломж байгаа учраас өнөөдөр л яг энэ баялагын сан за тэр дундаа одоо амнаатыг хэрхэн хуваарлах вэ? Баялагын сангийн 3 данс хоорондоо одоо хэрхэн хяналт тэнцэлтэйгээр засаглалын хувьд зөв зохион байгуулалттай байх вэ? Хууль батлагдаад 1 жил болчлаа. 1 жилийн маань дүгнэлт юу авах вэ? Тэгээд цаашлаад бид нар ирээдүйд яаж илүү зөв менежмент рүү явах вэ гэдэг дээр л хэдүүлээ төвлөрч яриул илүү цаг маань одоо зөв болох болов уу гэж бодож байна.